Муур болтогдсон туулай ягдуу гурав. Эрт дээр үед том ногоон модны доор нэгэн ягдуу амьдардаг байжээ. Нэг өдөр тэр нуг руу явж хоол олж идэхээр шийдэв. Тэрхүү нугад маш их хоол байхыг үзсэн тэрээр олон хоног тэнд өнжөв. Ягдуу гэртээ эзэггүй байх хугацаанд модогдсон туулай түүний гэрт амьдарч эхлэв. Ягдуу хандлаа эзэхэд гэрлүүгээ буцахаар шийдэв гэнэ. Гэвч туулай гэрт нь амьдарч байхыг ягдуу харжээ. Энэ бол миний гэр, энэ бол миний эзэмшил, миний гэрээс яв гэж ягдуу туулайнд хэлэв. Туулай байшинд амьдарч байгаа хүн л эзэн хэмээн хариуллаа. Удалгүй тэр хоёр байшингийн төлөө маргалдаж эхлэв. Тэдний ойролцоо муур амьдардаг байв. Тэд асуудлаа шийдэхийн тулд муурнаас тусламж хүсэхээр шийджээ. Муур тусархаг мэт дүр эсгэж байв. Яг үнэндээ муур луугуурчсан байв гэнэ. Ягдуу туулай хоёр мууранд асуудлаа тайлбарлав. Муур тэдний яриаг сонсож чадахгүй байгаа мэт дүр гаргав гэнэ. Тэр "Уучлаарай, би та нарыг сонсож чадахгүй байна. Жаахан ойртооч" гэжээ. Ягдуу малтагдсан туулай хоёр муур руу ойртов. Харин хорон санаанд муур тэднийг барьж аваад идчихв гэнэ. Сонсон баярлалаа.